Мэдээ өргөлжилж байна. Улсын хурлын гишүүн Саран Чулуун ёс зүйн дэд хорооны дарга хэрлэнг албан тушаалаас нь чөлөөлөх шаардлагыг улсын хурлын дарга Бямб цогтод хүргүүллээ. Ёс зүйн дэд хороо гишүүдтэй холбоотой гомдлыг шалгаж шийдвэрлэхээс илүү өөрсдөө ойлголцоорой гэх зөвлөгөөнд тулгуурладаг бас юм шүүмжилж байна. Мөн ёс зүйн зөрчилд хяналт тавих үүрэгтэй дэд хорооны дарга асуудалд ажил хэрэгчээр хандахын оронд ёжлон инээмсэглэн өнгөрсөн нь өөрөө ёс зүйн зөрчлөө гэж үзэж байна. Ёс зүйг сахиулах үүрэгтэй институт өөрөө ёс зүйн маргааны төв болж хуурсан нь улс төрийн хүрээнд итгэлцэл хариуцлагын асуудлыг дахин сөхөж байна. Саран Чулуун гишүүний гаргасан энэхүү шаардлага нь зөвхөн нэг даргыг чөлөөлөх тухай асуудлаас давж улсын хурал дахь ёс зүйн хяналтын тогтолцооны өр нөлөө шийдвэр гаргалтын соёлд ч нөлөөлж магадгүй юм. Гишүүдийн гомдлыг өөрсдөө ойлголцоорой гэх байдлаар хандах нь ёс зүйн байгууллагын үндсэн зорилго болох хараат бус шалгалт бодит хариуцлага тогтоох зарчимтай зөрчилдөх болсныг тэрээр шүүмжиллээ. Би нэг биш удаа энэ танхимдчдэр ер нь энэ тэнд бас янз бүр хэлүүлжсэн. Үг санал хэлэхээр өнчүү хүн өндөгч энэ гэж хэлнэ. Янз бүрээр хэлүүлжсэн. Гэхдээ би ингээд 2 жил болоод ингээд аргаа бараад ер нь энэ өөрөө ёс зүйн асуудал дээр нэг жижиг гэж харддаг юм байна. Анзаардаг юм байна. Хүмүүс бас ач холбогдол өгдөг юм байна. Дээрэс нь хэн ярьж байгаагаас нь хамаарат хүмүүс ялгаатай ханддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч байгаа учраас надтай адилхан дараагийн хүмүүс дахиж ийм зүйлийг гаргахгүй тул өнөөдөр энийг хийж байгаа. Энэ бол миний бас үүрэг гэж бодож байгаа. Дахиад улс төрийн өнөөгийн нөхцөлд олон нийт парламентын ил тод байдал хариуцлагын механизмд илүү өндөр хүлээлт тавих болсон. Гэтэл хяналт тавих ёстой бүтцэн асуудлыг институцийн түвшинд шийдэхээс илүү хувийн ойлголцлын түвшинд үлдээх нь системийн сул тал байж болзошгүй боллоо. Улсын хурлын даргаас энэ тогтолцоог сайжруулах ёстой. Энэ дээр ёс зүйн дэд хорооны энэ институцийн ажилд оруулна уу гэдэг ийм бичиг өгч байгаа гэсэн. Тэгэхээр олон улсад бол жишээлбэл хуралдаанд оруулдаггүй байх жишээнүүд байгаад байна тий. Нөгөө талдаа хууль байгаа мөртлөө хэрэгжихгүй байна гэдэг чинь энэ хуулийн манаач сахих ёстой энэ функц нь ажиллаа хийхгүй байгаа байхгүй. Тэр тусмаа өнөөдөр 126 та бүр олон гишүүдтэй байгаа үед илүү энэ хороо идэвхтэй ажиллах ёстой. Илүү хариуцлагатай ажиллах ёстой учраас энийгээ сайжруулна уу гэдэг ийм санал өгöd байгаа гэсэн. Ийхүү ёс зүйг хамгаалах ёстой институт өөрөө ёс зүйн маргаанд орж хяналтын тогтолцооны итгэлцэл сулрах эрсдэл улс төрийн түвшинд илүү тодорч эхэллээ.